Нэг хэсэг айгүйх ингээд зураачийг дөөрөөдөг байсан ингээд тэр зураачийг урттай юмсан ингээд тэгээ уг нь бол үгүй ч би чинь цоор ганц тэгээд өөрийгөө олно гэдэг чинь тийм утгатай юм байна л дээ. Би юунд дуртай, би ямар үзэл бодолтой юм, би ямар маягаар ажиллах юм те. Тэгээ ерөнхийдөө ингээд яг онцолж нэг шүтдэг зураач баг байхгүй болсон юм уу? Тэгээд тэрнийхээ оронд харин одоо жишээ нь маш их дүрстэй, маш их хөдөлмөрлсөн, маш том ингээд форматаар зураг зурсан. Тэгээд тэр богино хугацаанд те 3 жилийнх нь хөдөлмөрч гэнэ ингээд амар зузаан ном гаргацсан зураачдыг хараад ихтэй гадаадын зураач ярьж байгаа шүү. Тэгүн гутлаа тэрнээс ингээд мотивац авдаг юм уу? Энэ хүн яг адилхан багтаа шүлтөө адилхан хүн би яагаад тийм шиг байж чадахгүй гэж адилхан үзнэ гэж ингээд хамт бүр ингээд барьцдаг гэх юм уу? Одоо нэгсэндээ цагаахан атаархал гэж хэлж болох юм уу? Тэр гутлаа за окей би яг ийм хугацаанд ийм үзлэн гарan ингээд бүгдийг төлөвлөж эхэлж байгаа. Тэгээ би нэг ном гаргая гэж бодоод ном нь бас ийм учиртай. Хоёр ийм ном, нэг ийм хайрцагт ингээ ордог. Нэг юм одоо хайрцагтайх нь шүү. Тэгээд нэг ном нь болохоор Өтний нүх, хар нүх хоёр үзэсгэлэн хоёулангийнх нь зургууд, альбом, тайлбар бүх юмтайгаа. Нөгөөд нь болохоор 100 уран бүтээлч гэсэн нэртэй график зураг ном гарах гэдэг байгаа. Би одоо яг бүр зураад эхэлсэн байгаа. Тэр нь болохоор ингээд одоо би нэг зураачтай ингээд ресилбэрээр оруулдаг шүү дээ. Тэр зураач ийм түүхтэй гэл яг тийм зураачтаа сонгоод Монголын болоод дэлхийн ингээд яг 100 уран бүтээлчийн маш сонирхолтой түүхэн график зураг тэгээд бас тайлбартай. Тэгээд тийм ном гараад ингээд зүтгэж байгаа. Гоё юм. Яста хүүхэд байхад ер нь дэлхийн сонгодог юм уран зургийн талаар ер нь бол ойлголт маш бага авдаг байсан шүү дээ. Ер нь бол баг байдаг мэдэхгүй те. Тэгэхээр таны хийж байгаа юм бол маш гоё хүнд асар их мэдлэг тэр нэг уран зургийг ойлгох, урлагийг нэг талаас нь ойлгох тийм маш том бүтээл болох юм байна да. Манай чинь хэд хэдэн музейтэй тэгээд барьсан тэр музейн дээр гэхэд бараг шуйлрал болгон шинэ уран бүтээлчдийг гаргадаг те. Тэгэнгүүт тэр уран бүтээгч болгоноороо том ном гаргадаг. Тэгэхээр ер нь яг нөгөө яалтгүй хүмүүс тэгээ урлагийг ойлгодог, тэрийг шимтэн биширдэг, ямар юу юм гэдгийг таньсан хүмүүс болохоор тэгээд нөгөө хэрэглэгчт нь байна те. Үнэлэг хүмүүс байна, бизнес байгаа л ах л та. Гэлээ гэж яг нөгөө асар их нөгөө оюун санааны мэдлэг юу таашаал болгоод байна л та гарцаагүй те. Одоо жишээ нь над бол одоо ивент тэтгэгч алга. Одоо тэгэл яг нэг зурж идэл аяндаа гарч ирэх байх гэж бодож шээ. Тийм. Ийм урлаг төрөнг оруулах хүн гарч ирэх байлгүй те. Ямар ч сан зургаа зурж идэл болох байлгүй. Тийм те. Та тэгтээ зориг хүчтэй байна. Ер нь би ингэ боддtiin зураач гэдэг мэрэгжил аль эртнээсээ бүр язгууртан буюу баячуудын л урлаг байж. Яг ийм эгэл ардууд ер нь ингээд дээрүүд ч юм уу те ингээл зураг зураа сууж идэг байгааг бах. Тэстэ жинхнээсээ санхуга те хаатын ивэл доор ч юм уу маш их үжилтээр гэж бүтдэг байсан байна даа л гэж хардээ. Тэгээд одоо л яг хүн болон ингээд зурх хэрэгтэй ч гэсэн ер нь тэр нэг инерц нь мэдэгдээд амар мөнгөтэй хүн ер нь зурна. Гэхдээ одоо жишээлх юм бол Leonardo da Vinci гэдэг юм уу? Тэд нар баян байсан юм уу? Баян шүү. Одоо тэгэл маш их шагнартай, маш их ингээд санхүүжилттэй. Хүмүүс байгаа шүү. Одоо ингээд зарим нь ингээд зургийн хэмжээг нь харахад л за урал нь ямар том байгаа вэ гэж бодохоор тийм зургууд зөндөө байдаг шүү. Тэгээд энэ ч одоо жинхэнэ тань хаамаал ивент. Тэгээд зурсан он манайхаа ганцхан зураг мөрч 10 жил мэл зурсан заяа. 10 жилийн хугацаанд энийг ингээ багтааж явах урлагийн түрээс гэж бодохоор тэгэл яг заргуул нэг том санхүүжилтээр л босдог л доо. Зөв. Ингээ бодсон чи нэр ямар ч ингээ урлагаа ингээ дэмжиж одоо ингээ зураачтай ч юм уу ингээ дэмжиж санхүүгээр ингээ дэмжиж явах. Одоо хятад метод бол ганцтай тэр тал дээр бидний гэж бор зүнхээрээ өөр юмт ингэж явдаг улс баг байхгүй хаа.
Тэр үедүүд харцангуй сайн дэмждэг байсан юм шиг байна тий. Тэр бол дэмждэг байсан. Тэр чинь маш хүчтэй байгууллага байлаа шүү дээ. Орчууд хэвлэл чинь тухайн үед. Орчуудын хэвлэл тэгээ бас нөгөө телевиз радио кино салбар бас нэлээд хүчтэй засгаасаа санхүүжилээд нэлээд өндөр хөгжсөн байдаг тий. Манай улсын бид нэр ингээд сонсч байсан Мантгац саатан киноны улсын төсвийн 3.1-ийг өглөөч гэдэг үлөө тэгж яриад байсан шүү дээ. Тэгж хурлагтай хүч хайдаг байсан. Ер нь хаанасаач гэдэг юм уу маш их санхүүжилттэй байсан гэдэг нөгөө дээр үеийн зураачдыг ярьлаа. Монголчуудын түүхэнд ер нь яг ийм зургийн хөгжил яг гэд хэлэх юм бол ямар зүйлийг ярих юм бэ? Ер нь бол яг хуу ийм л юм байна л да. Бид нэг газар нутаг тасаа хамаарад ер нь урлаг нь бас яг тийм нөлөөтэй явж байдаг. Жишээ нь бид нэр уртын дууг ярьж байна шүү дээ. Уртын дуу чинь ингээд бид нар чи өөрсдөө юм тал нутгийн тэ ингээд тийм учраас уртын дуу нөртөл ингээд юм тулаа зогсохооргүй ингээд яваад байдаг. Их шиглэл яваад байдаг. Жишээ нь Америк гэл гэх юм бол амар том өндөр барилгуудтай тэгүнгууд яг хипхоп ч юм уу те яг газар нутаг орчин тойрноос болж тийм үсэж байгаа. Хипхоп хүн бол нэг гэлэг байшин зогсоолдог гэж гэдэг юм те. Уртын дуу бол тийм биш шүү. Яг тэрнтэй адилхан дүрслэг болгон муу адил. Одоо жишээ нь Монголын нэг өдөр гээд зургийг мэдэн шүү дээ те. Монголын нэг өдөр гээд Балтуугийн шарвын зурсан зураг. Тэр болохоор хүмүүс болохоор ингээ нөгөө марцсан шармаар өгдөг. Би тэрэнд айгуу дуургу. Марцсан ерөөсөө биш. Тэр чин тэр үеийнхаа байдлыг хараад зурж ирсэн нөгөө шээж мэж байгаа хүн ч юм уу те. Секс мэгсэж урчхаар ойста марцсан хүн байна. Үгүй шүү дээ. Тэр үеийн яг амьдрал нь тийм болж исэн байхгүй юу? Угаасаа тэр нэг хүрээний зураг мөргүүд шүү дээ ингээ шээж мэж. Тэрийг харахаар хүмүүс марцсан ч үгүй ээ. Тэр чи яг real байхгүй яг бодит амьдрал. Тэр зургийн хамгийн том философи нь юу вэ гэхээр хүн төрхөөс ахуулаад өөхөх амьдрал байдаг хөө Монголын нэг өдөр чинь. Нэгсэндээ 4 зураг нийлээд Монголын нэг өдөр болдог хөөхгүй. Тэр 4 улирал байдгийг. Тэгээд 4 улирал нийлээ Монголын нэг өдөр. Яагаад ганцхан автаад бүхэлдэн хүний амьдралыг төрхөөс ахуулаад өөхөх өдөр зурч байгаа гэдэг чинь өнөөх л нэг тал нутагтай холбоотой. Дахиад нэг юм бүгдийг ингээд далаацтай хардаг сэтгэлгээ нөгөө нэг юм задгаа сэтгэлгээ нь хийждэг. Нөгөө нэг би өөрөө Монгол зургийн анги төгссөн байхгүй юу? Монгол зургаар бас манайхны алдаад буруу ойлгоод байдаг. Монгол зураг гэхээр нэг морь мал зураад сквад аж байдал зурхыг Монгол зураг гэж ойлгоод үгүй ээ. Тэр чинь нөгөө нэг юм сэтгэлгээний онцлог яваад байгаа юм. Тэгэхээр яг уртын дуутай адилхан. Тэгээд Монгол зургийн сэтгэлгээг ингээд сурчаад одоо тэр философийн ч юм уу тэр юмыг сураад орчин үеиж оруулаад ирэхээр айгүй гой бүтээл болоод ирж байгаа хэрэг. Нөгөөх нь уламжлалт нэг шинжилгээ хийж хослуулаад Тэнгууд нэг хаава Германаас ирсэн, Австриас ирсэн, Хятад, Солонгосоос ирсэн уран нөгөө нэг куратор чи үрч ирчээд энэ ямар сонирм ажиллагаа вэ гэдэг гомчдаг. Нөгөө нэг яг академик уран зураг бас биш. Үндсний Монгол зураг бас биш. Ингээд дундаас нь гараад ирсэн нэг юм ирлийцсэн. Тэгэхээр ингээд гадныхын дүртэлтэй бүр Австри, Герман дүртэл ингээд урлаг ямар амир дээдсэгтэй хөгжсөн бэлээ. Тэгэхэд дүртэл тэдний ингээд нүдэн дүртэй байдаг. Ялангуяа манай Монгол зургийн ангийг төгссөн зураач нар айгүй их тэгж бүрддэж шүү дээ. Одоо яг ингээд нэртэй явж байгаа зураач дандаа манай Монгол зургийн хэрэгтэй. Тэр нэг сэтгэлгээнийх нь онцлог нь ойлгоод авцсан. Тэгээд гоё нэг орчин үеийг ослолцгаар жинхэнэ нөгөө бидний хэлэх дуртай контемпорари болчихж байгаа юм. Тийм ээ. Яг л бид нар юм зоргоороо байдаг ийм тесэрдэг те эрхчлөөтэй сэтгэдэг ийм нэг сэтгэлгээний задгай сэтгэдэг ийм нэг юм байгаад ах шиг байдаг байна те. Тийм. Та ч гадар нутгийн онцлог, цаг агаарын онцлог тэрнээс хамаарат бүгдээрээ яг урлагийн нутагтай гэж авдаг шүү. Хэрвээ яг нөгөө академик би уран зургийг бол хизэж барахгүй. Дэлхийдээ өрсөлдөд дийлэхгүй. Яагаад гэвэл тэд нар чинь бүр айл бүр ингээд 1500 оноос эхлээл бүр тэрэнд тулцсан баггүй. Тэгэхээр бид нэр арай уламжлал шинжилэл гэдэг юм чинь дэлх рүү гарах айгүй том хаалга байгаа. Зөв. Аха. Би ямар азар нөгөө Монгол зургийн ангид орсон бэ гэдээ амар баярлалтай. Ээждэг аах нөгөө конкурс өгөх гээд Улаанбаатар орцод орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай ээж айгүй бас мэдрэмжтэй байж. Минийхүү
уран зургийг чинь дэлхийн нийтээрээ зурнаа. Чи Монгол зургаар арчих Монгол хүн л ганцхан Монгол зургаар суучдаг. Нөгөө нэг дөнгөж нөгөө нэг яаж байгаа хүмүүс чинь уран зураг л аюу гой санагдаад байна. Уран зураг руу орноо би амар өнжөө санжиж жагаад Монгол зурагт бүртгүүлсэн. Тэгээ Монгол зурагт ороод тэгээ ангидаа нэгээр чагч гарч ирж ирсэн. Тэгээд нэг Монгол зурагт нэг тийм дургуун нэг хэсэг яваад байгаа байхгүй Монгол зургаа нэг үнэлэхгүй. Тэгээд багш зүйлдээ за би чамайг ерөөсөө монументал уран зургийн ангид Москвад график зургийн ангид оруулаад өгье. Чи 7 хоногийн дараа шийдээ хэлгээд. Тэгээ би 7 хоногийн дараа үгүй би Монгол зураг ангийнхантайгаа үлдэнэ гэж үлдчихсэн байхгүй. Тэгээд тэр ер нь маш зөв алхам байж Монгол зурагч өөрөө нөгөө нэг бурхны тэл зураг гэдэг ааш одоо нөгөө үлдээ. Тэгээ юу гэдэг тэр юмыг тэр ирсүнхийг нэгэсэндээ аж байдал одоо ахуйн сэдв рүү оруулаад ирдэг тийм урсгал واخгүй. Яг бурхан зураг бол бас биш. Тэгээд маш ингэж удаан суулгаж чаддаг бүр Монгол зурагч нөгөө уран зураг бол одоо жишээ нь ингээд будаг аваад ялж мялаад ингээд нэг жоохон ингээд бичлэлээр ингээд аргалж болох боломжтой. Монгол зурагсаа тэгдэггүй واخгүй. Нэг бүрчлэн бүх хуруу хүмүүс нүд сормоос бүгдийн татах болдог. Тэгээд нөгөө нэг тийм болохоор тэр нэг би хэдийн нөгөө нэг хятадд уран зургийн ангид орсон ч гэсэн Монгол зураг уран зургийг хослуулахаар ерөөсөө би нэг жижигхэн деталаач хаяхаа очдог байхгүй. Бүр яг хүмүүс тэгээд хөөх нэг бүрчлэн ийм их юм зурд юм гайхаад үгүй. Маш сонирхолтой. Таны өнөөдрийнхэн цаг үед та бол аюу гоё уусаж амьдарч чадаад ингээ уран бүтээлээ хийгээд явж байгаа юм гэж харагдаад байна л да. Энэ чинь яалтгал нөгөө Монгол сэтгэлгээ, Монгол оюухан илүү гоё сонирхолтой бас их өрмөц юм гардим юм шиг байна. Таны автличийн зургийг хараад таныг ярьж ах чи бас маш өрмөц байна тий. Зөө зөө жишээ нөгөө нэг сүүлчийн хамгийн сүүлчийн үрийг тарьж байгаа байхгүй. Нэгсэндээ органик бүх юм устдаад бүх юм механикчдсан тэгээд хүндрэлтэн робот хоёр хоорондоо байлдаад ерөнхийдөө ингээд хүндрэлтэн баг ялагдсан гэх юм уу? Газар дор амьдрал болсон. Тэгээд тэр дунд нэг юм энэ робот хүүхэд байгаа байхгүй. Ер нь бол энэ робот хүүхдийн хүсэл мөрөөдөл нь болохоор жинхэнэ хүүхэд болох мөрөөдөлтөө. Тэгээд нөгөө Бретенагийн ном гэдэг нь энэ дээр ч нэг Бретено бас жинхэнэ хүүхэд болох мөрөөдөлтөө. Тэгээд нэг тэр номыг ингээд байн уншиж явдаг. Энэ нэг юм аюу юм хөөрхөн үйлдэлүүд хийгээд байгаа байхгүй. Ингээд үр тариал тэр нь мод тэрийг ингээд арчлаа. Тэгсэн чинь энэ нэг юм сүнсний ертөнцийн сэрэгцэн гэх юм уу? Энэ сүнсэн биетэй ингээд эмхтэй. Энэ эмхтэй тэр үйлдэлийг ингээд хараад байгаа байхгүй. Үйлдэлийг хараалаа. Ямар хөөрхөн дэлгээтэй энэ робот ч гэсэн зүрх сэтгэлтэй юм шиг хүүхдээ гэдэг. Тэгээд мөрөөдлийн биелүүлэх гэдэг нэгсэндээ сүнс өгөх гэж байгаа байхгүй энэ хүүхдэд. Сүнс гэдэг чинь одоо бид нар яг ингээд би нүү төмөр битээ болон ерөөс хамаагүй. Бидний амьлуулж байгаа ганц юм сүнс л байхгүй юу? Тэр сүнс бүрийн хүнийг бүгдэн ингээд яг зүрхийн зохилуулаад, тархийг ажилуулад ингээд бүтэн ингээд ажилуулад байгаа нэ амьлахгүй нэгэд байгаа байхгүй юу? Сүнс байж сүнс гэж юм орж ил амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр сүнс гэдэг маш чухал зүйл. Бид нар ирээдүйд магадгүй ингээ кибер болж магадгүй шүү дээ. Ингээ төгөр биетэй магадгүй бүр 3000 он ч юм уу тийм яриад байгаа шүү дээ. Тэгэхэд сүнсэл тэрийг амьлуулна. Сүнс гэдэг айгүй чухал. Тэгээд энэ хүүхдэд сүс өгч байгаа хүсэл нь биелгэж байгаа. Зөв. Энэ тэгээд зөвхөн нэг зургийн хэсэг л дээ. Тэгээд энэ ч ингээл цаашаа үргэлжлээл. Яг нэг хүнд бас аврагдана. Биегээр дуусах. Гэхдээ ингээ гутрангаар товсохгүй. Тэгээ роботод сүнс байх боломжтой гэж та бас хэлгээд байна уу те. Гэхдээ яг нөгөө талаас нь харахад одоо нэг ингэж яриад байгаа. Бид нар ч өөрсдөө бодохдоо бидний бие дотор сүнс байна гэж ойлгоод байсан чинь биш болоо явцсан. Сүнсний дотор бие гэдэг юм байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр сони үнцэг юм те. Санаа зүг байна. Би бол тэгж л бодсон. Яг гэхдээ бид нар тэрийг мэддэггүй учраас сүнсээ нэг тоодоггүй. Сүнс чинь ер нь бидний химиг шийддэг юм шүү нэг талаараа. Тийм бах. Ер нь бол тийм бах гэж би бас бодож байна. Жишээ нь би яагаад ингээд бүр ингээ 3000 моныг ингээ зөвнөөл зураад байгаа. Миний зургаас амар сонь ингээ зурчаар
билээдэд шүү дээ. Айгүй сонирхолтой. Тийм үү? Тэгээд яагаад ингэж зөвнөд зураад байгаа. Тэгэхээр энэ нэг юм цаанаасаа нэг юм сүнсний өвдөл мэдээллийн ингээд урсгалаар л орж ирдэг байх гэж би боддог байхгүй. Онгоц сахиус гэж ярьдээ шүү дээ. Би онгод орно гэдэг бирээс үүсгдэг зураач байхгүй. Юу онгод ийм гачин мянга болооч тэгээд онгод нь орохгүй хизээ зурахгүй мурахгүй мó гэсэн чинь үгүй болж таарсан. Ерөөсөө онгод гэж байдаг. Бүр тэрийг ингэж надаар дамжуулж энэ нийгмийг ингээд солиочээ, засаачаа, бозар булаад хвчлээчээ гэж зуруулдаг ч би өрсөлдө мэдэрдэг болсон. Ойлгодог болсон. Түүнээс зүгээр л би амар ухаантайдаа эсвэл би амар чадвартай ерөөсөө биш. Энд чинь бүр аль дээр үеийн мэдээллүүд нь орж ирээд ингээд өгдгийн байна даа л гэж хардаг болсон. Дээрээс нь би нөгөө нэг юм ген гэдэг юм айгүй ингээд чухал ингээд цус дамжаа явчихт юм байна гэдгийг айгуусаа ойлгосон. Танаа удамд ингээд зураач хүн байгаа юу бол надаас айгүйх асуудаг гэсэн юм. Тэгэхээр над ягаад ч юм нэг жижүүрийн асуулт юм шиг ингээд санагдаад нэг юм гал нэг ингэдэг үл өшөөж хүлээж авдаг гэсэн бол айгүй чухал асуулт байсан байна. Одоо ингээд бодохоор чинь би манай удамд зураач хүн байхгүй гэж би тэгдэг байсан чинь манай ээж бүр ингээд хизээ хонь ингээд цуснаас ингээд илрээ гараад ирж байгаа байхгүй. Тэтгэврт гараад бүр ингээд ковид үед гинт гуглтэй нэгснээ үзэлтэн мүслэнгээ гаргаснаа дахиад бүр ингээд хоёр дахь үзэлтэндээ ингээд бүр ханцуу шамлцсан ингээд орж байгаа шин. Би бас хүүтэй байхгүй. Манай хүү бас нөгөө салсан ээж дээр гэдэг. Манай салсан их нэг юм уу. Тэгээд тэр хүү ингээд надаас хол ирнэ. Ямар ч зураг мургаас хол ирнэ. Амар гой зурдаг бүр ингээд. Шүү танаа хүүхд зурсан юм гэхээр бүр ингээд бүр маш нарийн бүр тэгээд ингээд бүр ингээд цос ингээд дамжчихт юм билээ шүү дээ. Тэгэхээр ч нэг хүний нэг генийн хараа, удмын хараа гэдэг чинь айгүй чухал те. Зөвхөн зураач биш. Ер нь те ямар хүн байна. Магадгүй нэг хулгайч хүүхд хулгайч байх бас магадaltaй л байхгүй. Тэр удам генийн хар гэдэг их чухал үг юм байлээ. Тэгэхээр яг тэр нөгөө сүнсэнд өгөгддөг сүнс өөрөө тэр удмаар дамжаад үргэлжлэл яваад байна шүү дээ тий. Монголчууд нөгөө эцэг үеэрээ мэддэг эдэргээ дийдэг. Тэгэхээр ялтгүй бидний өвгдөөц бас энэ нөгөө сүнсийг хүний аж байдлын өргөжлийн утга учирыг бас таньсан л байсан юм шиг байна тийм ээ. Тэгээ маш сонирхолтой л да. Танд бол ингээд хичнээн олон жилийн дараах болох үйл явдлын ч гэдэг юм уу болох гэдэг шүү дээ гэсэн зүйлийг дамжиж оюун санаандтай нь орж ирж ингээд зориулдаг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энэ үнэхээр гайхалтай. Магадгүй та бол тэрийгээ өөрөө одоо юу гэдгийг энэ яг энэ үед болох юм шиг байна гэж мэддэггүй одоо мэдэрдэггүй ч гэх юм уу? Хит хитэн зураг ингэж нэг зурсны дараа яг үйл явдал нь биелсэн учраас би нөгөө тэрэнд айгүйх итгэдэг болсон. Одоо жишээ нь барагцаатаа л би ер нь хийгээд байна даа гэл те. Зөө. Тэгээ зүүдээр бас дамжиж айгүйх нөгөө нэг зургийн санаанууд орж ирнэ. Айгүй сонирхолтой. Зөв. Одоо жишээлбэл ямар юм биелсэн бэ? Таны зурсан бүтээлээс жишээ нь би нөгөө нэг хамгийн сүүл чиптэй хөхтөр зурсан гэдэг байгаа штэ. Нэг өстэй. Нөгөө нэг яг нэг юм ураг дотор байгаа хүүхд зурсан байхгүй. Тэгсэн чинь манай ихнэр пат хийгээл явчихсан. Нэг жирэмсэн болцсон юм шүү гэ. Тэгсэн чинь удалгүй бид хоёр ингээд тестэр үзсэн чинь хүүхдтэй болцсон. Тэгээд ингээд жишээ тэр ингээд бэлтэж байгаа. Сая ингээд нөгөө ерөнхий сайдыг ингээд авч унаглаа штэ. Тэр зургийг бүр он сар өдөр юутай хэвтэн би илүүлээд зурцсан байсан. Тэр үйл явдал болохоос өмнө би тэр зургаад дуусгацсан байхгүй одоо нэгс нэг сайдыг унгасан. Тэр нь утгасан болохоор нэг цүнх баригч маригч нь яг нэг брендийн relax цаг маяг зүүцэн те ингээд машины хаалга онгоолгож байгаа. Тэр яг машины хаалга юм ширнэ яг үндэ үгүй тамийн хаалга. Яагаад гэвэл тэр цагны зүүн ингээд 666 буюу бүх зүүн 6-аг заасан байна. Муу ёрын тоог руу тэ чөтгөрийн доор заасан байна. Там руугаа ингээд явах нэ гэдэг санааг илэрхийлээл. Тэгээд 5 дугаар сар гэдэг нэртэй би тэр зургийн нэр тийм нэртэй байхгүй 5 дугаар сар гэдэг. Яагаад тэрийг нөгөө хөх сар гэд нэрлэдэг юм байна 5 дугаар сарыг. Бүх юм гэж нөгөө 5 дугаар сард ургаж дахиалж идэг, мод мөчөр дэлгэгдэж идэг, хүн ард хүртэл ингээд сэргэн мандалд авч идэг. Тэгсэн чинь яг тэр үйл явдал 5 дугаар сард болсон байхгүй тэр ерөнхий сайдын уналт. Тэгнүүд хэд хэдэн юм таарад байгаа нь брэндээс болж унж байгаа те хүүхдүүдийнх нь брендийн хэрэглээ хэрэгсдэрсэн учраас унсан.
Яг тэрнтэй адилхан тэр зургийн утга санаа бас брэнд дээрэс нь 5 дугаар сар тэгээд тэр нэг тэмцлийг эхлүүлж байгаа нэг алтарт их байгаа. Тэр яг нөгөө Монголын эмэгтэйчүүдийн холбоо надад зургийн захиал өгөөд эмэгтэй магтан дуусан зураг зурулмаар байна. Ээжээ сайн байна уу гэдэг зурагч гэх юм би үгүй би тийм зураг зурхгүй. Ээжээ сайн байна уу бол тухайн цаг үедээ магадгүй хувьсгал хийсэн зураг бах. Тухайн цаг үеэр зурсан бах. Өнөөдрийн би цаг үеийг зурмаар байна. Өнөөдрийн яг байгаа цагийн өнөөдрийн ээжийг тийг зурмаар ингээд алтарт их одонтой ингээд хүүхдээ барьцсан Монголын тугийг барьцсан доор нь ингээд тэр ээжийн удирдлагын доор ингээд арт өмнө нэгдэж байгаа тийм зураг зарсан. Тэгсэн чинь яг тэр ингээд хийсчээтэй. Ямар би нэг доллар гэдээ бас зураг зурсан байхгүй. Доллар гэдэг зураг маань болохоор юм дэлхийн хамгийн том улс төрчдийн шоудтыг нэгэн стриптиз баар дотор ингээд шоудж байгаа зургийг зурсан. Тэгсэн чинь удалгүй тэгээд баячуудын тэр зугаа цэнгэлтэй павтэдийн шоуч гэдэг юм тэр ингээд дэлгэдэд эхэлж байгаа байхгүй. Мен тэр зургийг герман нэг хүн худалдаж аваад тэгээд бүр тэр герман хүн маань болохоор зүгээр ч нэг хүн биш бас айгүй тийм философч бүр германд амар том аудитор хийдэг тийм хүн гэж байгаа байхгүй. За ямар гоё. Бүр хүмүүс нөгөө авсан нөхдүүд нь чиний зургийг бүр ингээд энэ хүн ингээд авч байна. Тэр баргийн юм тоодгүй тэгэхэд ингээд авцсан. Тэгсэн чинь нөгөө хүн маань сонссон чинь бүр яг гэрийнхаа дизайныг бүр ингээд зөвхөн миний зурган зориулж засаж байгаа гэж байгаа юм. Яа, ямар гоё. Бахархалтай сайхан байна оо. Яалтгүй тэгэхээр нэг талаар нь харахаар өнөөдрийн болж байгаа процесс, үйл явдал, Монголын нийгмийн амьдрал, дэлхийд дээгүүр болж байгаа явдалч гэдэг юм уу энэ бүхэн таны бараг л тайз болоод байна шүү дээ. Энэ тайзан дээр болж байгаа юмыг та хараад тэгэхээр нэг талаа маш сонирхолтой танд сонирхолтой цаг үе өнцгөөс харж болох уу? Ер нь яг хөө тэгэл миний бодлоор бүхэл цаг үе сонирхолтой байсан байх. Аль ч цаг үе тий. Тэгээд ирээдүй ирж байгаа цаг ч гэсэн сонирхолтой байгаа шүү. Бид нэр ямар хувьсгал өөрчлөлтийг авчрахыг би мэдэхгүй. Жишээ нь сая роботд сүнс өгж болох уу гэж гайхсан асуулт асуулаа ш. Бэж болох магадaltaй. Өнөөдөр бид нэр за магадгүй 100 жилийн дараа 100 жилийн өмнө бид хоёр уцаар яриад дэлхийн хоёр өнцөгт ярилцах тухай ярихад хинч төсөөлөхгүй шүү. Тийм байх боломжгүй. Ерөөсөө ингээд ойлгож хүлээж авч дийлэхгүй байхгүй. Тэгэхэд за магадгүй гар утас гарахын зүгээр өмнөхөн 30 жилийн өмнө ч юм уу те 40 жилийн өмнө гар утас байгаагүй шүү. Тэгэхэд тэр үед ярихад хүртэл ойлгохгүй шүү. Боломжгүй л гэж. Тэгэхэд ойлоо те хаагаа Швейцараас дүрсээ хараад ярьж байна. Энд чинь өөрөө нэгсэндээ би үлгэр амьдрал дээр бэлдэг гэж боддог байхгүй. Одоо нэг шидэт талмын нэг алээд бидний шидэт талтай бүгдээрээ болцсон. Энэ бол гар утас байхгүй. Бүгдээрээ шидэт талтай. Хаана явж байгаа, хэнийг явж байгаа бүгдээ мэдчихнэ. Storыг хараад мэдчихсэн. Тэр тэнцээ сууж ялээ гэлтэй. Тэгэхээр чинь бид нэр бүгдээрээ гартаа шидэт тал барьцсан. Яагаад би сошиал руу бас орох болсон бэ гэхээр хүн болгон энэ шидэт талыг барьцсан байна. Энд нөлөөлөх хэрэгтэй. Өнөөдөр одоо нэг гадаах амьдралаас илүү сошиал амьдрал илүү сонирхолтой шүү. Одоо жишээ нь автобус нэгээл явж байхад би гадаад амьдралыг сонирхоод цонхоор харж байгаа нэг ч үнийг бараг олж харахгүй. Бүгдээрээ уцаа ангицсан. Тэгэхээр бид нэр тэрэн дээр нь тоглолт хийх бололцоод байгаа байхгүй. Харин тэг хүссэн үсээгүй нэг талаар нь хүмүүс бас их шүмжлэлэн л да ингээл бүгдээрээ уцаа ухаал ингээл амьд харилцаа алга инээ тэрэгээл ингээл энэ те. Яг уу гэхдээ энэ шиг айгүй гоё балансыг барьж яг чухал нь юу вэ гэдгийг олж авч зөв ашиглах юм бол бас ихтлгүүр байгаа. Бид нар чинь дэлхийдээ бас ингээ харилцаад байна шүү дээ тий. Маш том алхам болцсон. Тэгэхээр бид нар бас үүсгэх аргагүй л байгаа юм л да нэг талаараа яалтгүй. Тийм шүү дээ. Улам л эн чинь бүр улам л хүч аав шүү дээ. Улам сорно бидрийг соролтонд яг өндөө бид нар чинь өөрсдөө сорогддог хүмүүс нь одоо жишээ би биш байхгүй ингээл цаг тутам нэрээс хүмүүсийн богино бичлгүүдийг үзэл ингээд суудаг хүн ерөөсөө биш. Би зүгээр өөрөө хийгээд өгдөг нь багхгүй. Одоо таны бүтээлүүд зарагдаж байдгүй аль эсвэл ингээд дууссан уу? Өмнөх бүтээлүүд чинь? Яг өвтний нэг үзэсгэлэнгийн маань тал бүтээл зарагдсан. Одоо тал нь бол байж байгаа. Мэдээж.
зарах нь бас чухал шттэ зураач нь зураг. Гэхдээ үнэхээр санхүү болцоотой бол би бас зарахыг хүсдэг. Тийм шүү дээ. Болцоо мөнгөтэй бол яг өөрийн хувийн юм үргэлж байж идэг юм галеритай болмоор санагдаад тий. Хүсэл мөрөөдөл маань одоо мэдээд дааж боломж алга зарах хэвээр амьдрах хэвээр хоолундаа тий анхдагч хэрэгцээнүүдээ хангах хэвээр. Тэгээ та түрүү нэрээ ингэ хэлсэн шүү дээ. Магадгүй энэ робот өнөөдрийн энэ их хурцтай хөгжиж яваа энэ технологи зураачдын ажилгүй болгож магадгүй гэдэг байгаа шүү дээ. Та энэ тэгээд итгэж гин нөө гэсэн. Би бол аягүй шууд л үгүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Надад бол тийм. Яг хоо мэдээж яг одоогийн байдлаар бол нэг хиймэл оюухан зураг зураал байна л да. Бүр үзлэнгээ гаргацсан ч роботууд байна. Зургууд нь ч амар үнэтэй зарагдаж байна. Гэхдээ эргээл нөгөө нэг би харин ч нэг хиймэл оюухан гарч ирснээр ийзмүүдийн шин төрлүүд их гарч ирэх гэж бодоод байгаа. Тэгвэл зургийн аппарат гарч ирэхэд яг л бас нэг зураач нар устчих юм шиг бүгд ойлгож ирсэн байхгүй. За энэ камер гараад ирлээ. Энэ урлагчин устцлаа гэж ойлгосон бол харин ч бүр амар их төрөл гарч ирсэн шүү дээ. За тэгвэл фото зураг гарч ирж байгаа юм бол фото зургийг чинь тэгвэл давъя л да гэдэг бүр гиперреализм гэдэг турсгал гараад ирж байгаа. Хайперреализм гэж ярьдаг. Дунгуулаас сюрреализм буюу суперреализм гэж урсгал гараад ирж байгаа. Тэгэл нөгөө нэг pop art гэл бүр амар олон төрөл гарч ирж байгаа. Тэгвэл магадгүй хиймэл оюухан гарч ирснээр устдах биш харин бүр олон төрөл бол. Ахаа л илүү гүнзгий хөгжих байхаа гэж. Харин тийм юм андаа. Гэхдээ яг миний гараад бүтээл гэдэг бол ягаад ч тэр нөгөө та өдрийн төрөө ярьсан сүнстэй амьтай байдаг. Тийм. Тэ? Илүү бүр эсрэгээрээ илүү гараар зурсан зураг илүү үнд өвч. Робот зурснаас илүү. Тэгээ бид нар нэг талаараа энэ роботик ч гэдэг юм уу энэ технологиудад бас итгэл өгөөд айгаад гэх юм уу тэгээд ах шиг санагдаад байдгийг надад. Гэхдээ эн чинь яаж хүн тарих оюун сэтгэл зүрх сүнсэн байгаа зүйл гэдэг чинь яаж ч байж магадгүй шүү дээ. Тэр робот тэр өөртөө зохион бүтээсэн биз дээ. Уг нь бол тий. Тэгэхээр ингээд хүн зохиосон нэгсэндээ хүн төрөлхтний хүүхэд нь л гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр чи яагаад ч одоо юу гэдэг лээ? Бид нар нэг ингээ боол нь болчихгүй л ах гэж бодоод байгаа юм. Яг одоогийн байдлаар бидний боол байхаар бүтээгдэж штэ. Бидний ажлыг хүн хөвчлөхгүй те. Хүнд юм бүр гэдэг байсан бол робот өргөөл явчмаар штэ. Гэхдээ маш тэрийг дагаад маш их хүн ажилгүй болж байгаа. Тийм ээ. Бүр ингээд харанхуу нэг гэрэлгүй харанхууд ажилтдаг асар том бүр хочиг том үйлдвэр машины үйлдвэр ашиглалтанд орж ингэж байгаа юм. Роботууд нэг ч хүн ажиллахгүй тийм дээ. Яг нь тэрний оронд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болно. Нэг талаараа бас за ажилгүй олон хүн жишээ нь хайчих уу гэдэг асуудал үүснэ тий. Яаж амьдрах уу тий. Тэг мэтлээ ингээд асуудлууд өрнөн цаашаа ирээдүг бас мэдгүй би бас ингээд таамаглаж сонирхолтой ирээдвэл бидэрлөө ирж явна да. За таны бүтээлээс харж болох нь дээ тэгвэл хүн төрөлхтөн робот хоёрын баг дай үүсэх байх гэж бодож. Ааха. Зөв. Хоёр нь одоо тэгээд яг үндэ ингээд бүр чухал салбарууд руу хүртэл роботууд ороод ирлээ шүү дээ. Жишээ шүүхийн салбарыг хүн биш робот шүүнэ гэж хэлж шүү дээ. Хүмүүс өөрөөсөө шүүж чадхаа очиад шүү дээ. Роботод шүүнэ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр ч аль үжээ бид нэр ингээд засаглаад эхэлсэн ба шүү дээ. Яг үнэндээ. Одоо нэг яг та түрүү хятадын жишээ авлаа тий үйлдвэр барьсан байна гэдэг чинь. Ер нь манай Монгол улс яг энэ их хөгжил одоо хоёр их гүрний завсар хавчуулагдаад байна. Яг хэвтэй харьцах гал хичээж байна. Бид нар тэгээд яг өнөөдрийг ингээ байраага байдлаа харахаар бид нар бүтээгч үйлдвэрлэгч орн биш болчиход байна. Тэгээ хаана яаж бид нар энэ дундаас яаж үйлдвэл зүгээр бол дэлхийн түүхэндээ бол яг үнэндээ нэг хоёр их гүрний гүн голтон байна гэдэг гол учиг бид нар хоёр их гүрэндээ хичээл зааж ирсэн түүх бас байна шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр бидний энэ нэг юм хүмүүлдэг жижигрүүлдэг яриануудыг халттай биш байгаа. Хоёр агуу гүрний бид нар ямар ч юм боломж байхгүй. Боломжтой цаг үед байсан
байлгаж исэн учраас бусад байлгаж болно шүү дээ. Энд чинь яриа хилцээр стандарт удирдагч нарын төрөл өөрт ашигтайгаа эргүүлдэг стандарт жинхэнэ нөгөө нэг тархийг угаадаг тийм гарууд хэрэгтэй ш нөгөө нэг том улс орондын хоорондын гэрээ мэрэгээ хийхдээ те. Тэгээд баян галгаад осцсон ингээд гуйлагч нь байдалтай байгаад байж болохгүй. Тэгээд тэр гуйлагчсан мөнгө нь юу ч болдгоо. Бид нар би болдог гэж боддоо ш. Яг үндэ хоёр их гүрэн манай улсын ерөөс бид нар өөрсдөө сүрдэлээд байгаа юмсан. Тийм те. Ер нь бол тийм л те. Тэгэхээр бид нар таны хэлж байгаагаар энэ сэтгэлийг өөрчлөх хэрэгтэй байна те. Тэгээ нэг үг амар хүчтэй, амин хүчтэй, тийм сүнстэй юм байна л та. Жишээ нь муугаас хүчлэн сандарч үйлслэн. Нэг юм хэрэггүй айгүй олон жил ноёлж явсан үгүүдээс бид зайлсхийх хэрэгтэй шүү. Одоо жишээ төрийн төлөө огт нь боож өгөн чи чимээгүй чамаар дутав гэж гээл үггүй болж хэлж байгаа юм дутдгийм байна. Төрийн төлөө огт нь өстэй жинхнээс боож өгөх хэрэгтэй юм байна. Олон огт нь боож өгчөж энэ төрийн чинь цэвэршүүл шүү дээ. Бид энэ хаанаас гаргалтаа ийм заваа үг ингэж их хүчээ авч энэ олон зуун жил ингэж ноёлж явсан юм болоо. Яг нам мамаг оюутан бахад энэ үг айгүй хүчтэйсэн. Жохон улс төрмөр яхаар яа төрийн төлөө огт нь чи дуугаа айлт гэдэг. Тэгээд нэрэл би чин жижигхэн гар юугаа мэдхүү гэж боддог болсон бол энэ үг яригдахаа бац сүүлийн үед нэг хэлхээ бац. Нэгс хүчингүү болчихсон. Гэтэ хүчнтэй айгүй олон зуун жил үргэлжилж явсан байна. Хүн ардыг үнэхээр тэмцэлгүй болгож ирсэн байна. Одоо энэ бас нэг үгэн гэж би боддتي. Хоёр том гүрнийг үнд Монгол өвчихгүй шүү дээ. Хөгжөлтөө байсан түүхэн байгаа шүү. Тэгэхээр яаж тэр хөгжөлтөө байгаадс? Яаж тэрийг нь судлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Ястаа нэг одоо гадаад байгаа сурсан мэдсэн те инженер, архитектор одоо юу гэдэг тэр улсууд буцааж ирээд Монгол жинхэнэ цаагаад хичээл цаагаасаа те ястаа оюутнуудад ингээ те сурсан мэдсэн зүйлээ ингээ яаж гүүр барьдгийг, яаж зам барьдгийг, яаж газар нутгаа холбогдож зөв ашиглаж чаддгийг, яаж тэмцэж чаддгийг хүртэл суралцдаг шүү дээ. Европ те солонгос жижигхэн юм дээр л гараад часчдаг арт юм байна. Манайх ч ястаа харин баг чагсаал хийдэг. Тэгээд дөнгөж хийж байгаа сурж байгаа арт юм байна. Тэгээд жагсаж байгаа нэг амар баална ерөөсөө ингээл нэр хүндгүй болчихлоо доош нь. Гэтэ тэр яг өндөө баалаад байгаа трол баг буюу ингээд маш олон хиймэл аккаунт байгуулсан хүмүүс байгаа шүү дээ. Нэг хүн баг хэдэн зуугаар аккаунт нээсэн ингээл муулаа гэж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд трол багуудыг ажиллаж байна. Тэр нэрийг ингээд ялгаж салах хэрэгтэй. Бид нар ялгаж салахгүй ингээд магадгүй комент дээр энэ ямар мангар хүн бэ гэх юм бол комментэр ч ихтэй мангар гэж явчихдаг. Нэг нь сайн гэж хэлчих юм бол бүгдээрээ сайн гэж явчихдаг. Нэг амар дахан дуурайдаг. Тэр сэтгэлгээг бас ингээд халах хэрэгтэй. Яг энэ хүн үнэн байна уу? Энэ аккаунт нь үнэн юм уу гэлтэй орж үзэл зураг нь үнэн байна уу? Удлаа юм уу гэл. Айгууд ингээд юу байх хэвээр. Өстө жигнэсээ төрийн төлөө огтон боож өгөх гэсэн. Төрийн төлөө огтон боож өгөх нь гэдэг энэ үг яалтг нэг манжийн дарлалын үеэс эхэлж нэг бадарчд айлуудаар явж явах үедээ тэгж тийм үг тараасан гэдээ бас нэг сонсч ирсэн. Магадгүй юм те. Ялгүй нэг манжийн бодлого Монгол хүний зүрх зорих итгэлийг нь ундраа чинь хаана юм бэ гэдгийг нь л айгүй олцсон л хүмүүс залтай л хүмүүс байсан юм байна л да. Тэгээд тийм үг гарч ирсэн сонсч ирсэн те. Тэгэхээр ялгүй л бид нар энэ олон зуун жил нөгөө энэ хүч зүрх сэтгэлээс сүнснээсээ гардаг байсан тэр хүчийг л сэргээх хэрэгтэй байна. Тийм. Таны бүр надад бараг шахуу тушаалд өгчөж байгаа юм шиг санагдчихлаа. Гадаад хүмүүс ирж ингэмээр гэсэн чинь хамаг хөөс гарчлаа. Ер нь бол яг мэдээж та нарын бол хүн биширдэг маш их мөнгийг ингэж буцаж Монгол руу оруулж ирдэг те. Гэтэ нөгөө та нар чи өөрөө амар том баялагч. Ингээд маш их юм мэдээс буцсан байгаа. Одоо тэрийг ингээд гоё ингээд авчирч ирээд Монголдо заамаар шүү дээ. Тийм ээ. Яг үнэ. Та нараасаа суралцмаар шүү дээ. Иргэж. Ийм. Тэ ойлгомоор шүү дээ.